Эргэлцэх хэмээн мэдээллийн сайт COVID-19 ба монголчуудын амьдрал төслийн хүрээнд цар тахлын нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагаанд доголдсон, дампуурсан, ажлын байраа алдсан аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэл бэлтгэлээ. Энэ удаад бид үйл ажиллагаанд доголдсон 3 аж ахуйн нэгжийн төлөөллийг сонгон авч бэрхшээллийг хэрхэн даван туулах гэж хичээсэн, тэдэнд ямар асуудал тулгарсан, бодит байдал дээр төр засгаас хэрэгжүүлсэн арга хэмжээ бэлэлээ олсон эсэх төрийн болон мэргэжлийн хүмүүс аж ахуйн нэгжийн дампуурлын шалтгааныг хэрхэн харж байгаа зэрэг асуултад хариулт авсан юм а. Дэлхийн нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч аж ахуй нэгжүүд олноороо хаалга барьсан. 2020 оны 20 дугаар сараас Монгол улс хилээ хаж улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ. Үүнээс хойш жил гарын хугацаанд хилээ нээх боломжгүй болж дотоодод халдвар бүртгэгдснээр хэд хэдэн удаа нийслэл болон хөдөө орон нутагт хатуу хөл хорой тогтоож аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарласан удаатай. Хатуу хөл хоройны улмаас аж ахуй нэгжүүдийн 95% нь бүхэлдээ тэг зохисолт хийж улсын эдийн засаг өдрийн 60 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэх тоон судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргаж байсан. Энэ оны эхний 7 сарын байдлаар ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 79.5%-аар буурч бүртгэлтэй ажилгүйдлийн тоо 17.5 мянгаар нэмэгдэжээ. Гэвч бүртгэлтэй ажилгүй иргэдийн цаана ажлын байраа алдсан бүртгэлд хамрагдаагүй олон мянган хүн бий. Үндсэндээ бол өнгөрсөн хөл хорионы хугацаанд төрийн албан хаагчид болон 16 салбар байгууллагын ажилчид хорлоготой цайлан хөлсөө тогтмол авч байсан бол үлдсэн хэсэг нь тэр жигтэй тэг зогсолт хийсэн гэсэн үг юм а. Өнгөрсөн 20 оны 1 сараас эхлээд дэлхийн нийтийн өвчин зочиолоо тий. Олон улсын байгууллага зарлаад тэрнээс хойш ингээд 19 сар өнгөрч байна. За 20 онд бол дэлхийн эдийн засгийнээс болж нэлээд хүндрэлтэй тулгарсан. Дэлхийн бүхэл улс орн. Яг тэгэхээр нэгдүгээр хөл хорой тогтоосон, хэлийн бомтуудаа хаасан, ачаа барааны тээвэрлэлтүүд цаатсан гэх мэт ингээ олон талын агарын нислэгүүд зогссон гэдэг. Тэгээ үүнээс болоод бизнесийн бүхэл ханган нийлүүлэлтийн сүлжээ гэж ярьдаг логистик сүлжээ тасалдсан. Аялал жуулчлал бүр нойл болсон. За тэгээд саяхан олон улсын байгууллагуудын одоо гаргасан тайлан судалгаа, саяхан валютын сангийн 6-7 сард гарсан тайлангуудаас үзэхэд дэлхийн нийтээр олон улсын валютын сангийн гишүүн нийт 188 улс. Энэс 160-ад улсад нь эдийн засгийн бууралттай гарсан байна. За манай улсын хувьд бол манай эдийн засаг өөрөө уул уурхайн салбараас их хамааралтай. Манай эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 30 гаруй хувь нь уул уурхайн салбараас одоо хамааралтай байж байгаа. Гадаад худалдааны экспортын 90% нь уул уурхайн бүтээгдэхүүн байж байгаа. Одоо оны эхэнд гадаад худалдаа нэг 7 тэрбум гаруй доллар болоход энэс бараг 5-6 тэрбум долларын орлого зөвхөн уул уурхайн салбараас орж иж байгаа орлого 6 тэрбум доллар. Тэгэхээр энэ уул уурхайн салбарын экспорт маань нөгөө хил хаасан үйл ажиллагаатай холбогдуулаад бас хязгаарлагдсан, тасалдсан. Оны эхний 7 сарын байдлаар одоо зах зээлд гаргасан Монгол улсын нүүрсний экспорт болон зэсийн байжмлын экспорт бит хэмжээ нь бол буурсан байгаа. Гагцхүү үнийн дүнгээр нэмэгдсэн. Тэгэхээр энэ байдлуудаас шалтгаалаад дээр нь хөл хорой тогтоох те удаа дараагийн арга хэмжээ авсан. Үүнээс хамаарат өнгөрсөн оны 11 сард одоо нөгөө дотоодын тархалт гарснаас хойш эдийн засгт бол нэлээд хүндрэл учирсан. Ялангуяа энэ нөгөө хамгийн эхлээд аялал жуулчлал, дараа нь дотоодын худалдаа үйлчлэгээний салбарууд хөл хорой тогтогдсон. За тэгэхээр энэний үр дүнд юу болов гэхээр за өнгөрсөн онд бол Монгол улсын эдийн засгийг хасах 5.3% бууралттай гарсан. 20 он нийтсээр. За ингээд хүн амын тоо 3.3 сая тий одоогоор. За эндээс ажиллагчд маань 1.1 сая. 3 хүн тутмын нэг нь ажил эрхэлдэг. За энэ дотроо 1.1 сая хүн маань ингээд салбараа аваад үзэхээр ихэнх ажиллагчд маань хөдөө аж ахуйн үйлчлэгээний салбарт байна. Худалдаа үйлчлэгээ тийм ээ. Хэдгээр салбар маань бүтээмжүүд харьцангуй доогуур бага. Ялангуяа хөдөө аж ахуй тийм ээ. Үйлчлэгээний салбарууд бүтээмж бага. Ажил дээрийн салбарч гэсэн бүтээмжүүд бага. Одоо оны эхний 7 сард гарсан статистикийн мэдээлэлээс энэ бүтээмжийг харж болно. Энэ дотор харахад одоо нэг хүнд нэг ажиллагчид ногдох нэг бүтээгдэхүүний тоогоор авч үзэх юм бол уул уурхайн салбар хамгийн өндөр байна. Одоо энэ авч байгаа арга хэмжээний самараад энэ ажилгүй болцсон яг бүр ажилгүй гэж бүртгүүлэг энэ дунд байгаа 50,000 хүн хайчих вэ гэдэг асуудал байна. Цаашдаа ажилгүйчүүдийг нэнд орох уу? Эсвэл одоо нэг төр хаацсан байгаа түрээсийн лангуу цай хоол үйлчлэгээний газар кино театрын нээгээд ажилтаа болох уу гэдэг. Яг энэ эргэлзээтэй сонголтон дээр байж шээ. Тэгэхээр ийм эргэлзээтэй цаг үед одоо нэг халдварын тархалт маань хязгаарлагдахгүй дахиад ингээд үргэлжлээ тийм ээ. Нөгөө үлдсэн нээх гэжсэн бизнесийн салбаруудыг нээх боломж гарахгүй дахиад цагийн хязгаарлалт тогтоодог ч ийм арга хэмжээ өгөхлөл эдгээр 50,000 хүн маань ажилгүйчдийг нэг улам бүр нэмнэ гэсэн үг. Эдгээр ажилгүй улсууд маань одоо ингээд яг ажлын байр 11 сараас хойш алдсан гэдэг тооцвол 5-6 сартай хагасч л болж байна шүү дээ. Тэгэхээр ингээд цаашаа үргэлжлээ бүтэн жил болох юм бол эдгээр хүмүүс одоо байгаа болцоотой
орлогоо зарцуулсан, хадгаламжаа зарцуулсан, аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгө байхгүй болсон. Тэгэхээр эдгээрээс нэлээд хэсэг нөгөө ядуурлыг нэр шилжин. Дунд орлоготойгоос бага орлого руу, бага орлоготойгоос ядуур руу. Тэгэхээр ингээд шилжсэн нөхцөл төр нь бол маш төвөгтэй асуудал болж байна. Энэ бол богино хугацаанд шийдэгдэхгүй, 1-2 жил шийдэгдэхгүй. Энэ бол олон жил дамнаж нийгэмд үлдсэн урхаг болж байна. Статистикийн мэдээлэл байгаа, өрхийн орлого зарлагын статистик тоо мэдээлэл байгаа. Тэгэхээр тэр статистик тоо мэдээлэлс харах юм бол өрхийн орлого тодорхой хэмжээгээр өссөн дүн гарч байна. Яг тэгэхээр тэр зэсгээс нэлээд их мөнгө тий ялангуяа хүүхдийн мөнгөийг бол 5 дахин нэмэгдүүлсэн учраас өрхөд очиж байгаа мөнгө нэмэгдсэн ба. Нөгөө талдаа зарлага нь хумигдаад ингээд өрхийн төсөв нааштай гарцсан харагдаж байгаа. Гэтэл зарлага яагаад хумигдв? Өрхийн төсвөнтэй зарцуулалт. Энэ дотроо юунд хумигдсан байна гэхээр хүнсний хэрэглээ бол зайлшгүй учраас хүнсний хэрэглээ. Хүнсний бус хэрэглээ хумигдсан ба. Тэгэхээр нэг талаасаа бид төв банкнаас нөгөө бизнесийг дэмжиж мөнгө гаргаад байгаа боловч тэр мөнгө маань эргээд нөгөө бизнесээр дамжиж худалдаа өгчдээр очихлоо. Худалдаа өгч нь худалдаа авч чадахгүй бол тий борлуулалт байхгүй бол энэ мөнгө чинь төгжигдчихнэ байхгүй болж байна. Тэгэхээр аль талын дэмжсэн бодлого явуулж иж үр дүн төрнө гэсэн үг. Цар тахлын нөлөөгөөр хамгийн их алдагдал хүлээж үйл ажиллагаанд зогссон байгууллага бол аялал жуулчлалын салбарын 2021 оны 3 дугаар сард мэрэгжлийн байгууллагын гаргасан судалгаагаар 160 мянган аж ахуйн нэг дампуурч нийгмийн даатгалын ерөнхий газарт 120.3 тэрбум төгрөгийн үлдэгдэл хүлээсэн гэх тоо мэдээллийг гаргасан байна. Үндсэндээ 548 мянган ажлын байр дахин сэргэхэд хүндрэлтэй болж цаашлаад 400 мянган ажлын байр дахин эрсдэлд орсон. Тэгвэл бид COVID-19 ба монголчуудын амьдрал төслийн хүрээнд аялал жуулчлалын салбарт тулгамдж буй асуудал хийгээд цаашид хэрхэх талаар U-Travel компани үүсгэн байгуулагч удал цэцэгтэй ярилцлаа. Бид нар бол ерөөсөө дэлхийн нийтийн ийм байгалийн давагдшгүй хүчин зүйл болох тийм ээ аюултай хүчин цар тахалт бол бэлтгэлгүй байсан. Бид нар ямар урьдчилсан, мэдчихсэн, таамаглажсэн зүйл байгаагүй. Тийм учраас бид нарт бол маш хүнд цохилдолсон. Ганц миний компанид хүнд цохилдолоогүй, ганцхан миний аялал жуулчлалын компанид хүнд цохилдолоогүй. Монголын маш олон компаниудад хүнд цохилдолсон, маш олон салбарын бизнест хүнд цохилдолсон. Тэр битгий хэл дэлхийн маш олон бизнесийн салбарт хүнд цохилдод болсон. Тэгэхээр бид нар шууд бэлтгэлтэй байгаагүй учраас бид нарт бас асуудал үүсчихсэн. Бид нар би бас яг тухайн үед 1 сарын 31-ээс эхлүүлээд 3 сарын 2-ны хүртэл ажилчдаа 50% цалингийн 50%-ийг өгөөд амрааж исэн. За амраад бие ингээд хараад ингээд өөртөө аюулгүй байдлыг ингээд хангаад амраараа гэд ингээд амраасан. За анхны юу чин хөл хорой чин 3 сарын 2-ын хүртэл тавигдсан байхгүй тий хатуу гэх юм уу яг зүгээр нөгөө хөл хорой тогтоогоогүй ч гэсэн юу байгууллагуудыг бол ингээд яасан шүү дээ тий 3 сарын хаасан шүү дээ хэлмэл хаахтай зэрэгцээд тэгээд 3 сарын 2-наас эхлээд за бид нар ажлаа ингээд оруулаад ISO стандарт авах тий дараа за яг ингээд гिचэн гадагш аялал явуулахгүй байгаа ч гэсэн дотоод ажилдаа оръё дотоод ажилдаа шамдаж оръё дотоод бичиг баримтад цэгцлэе гэдэг ингээд ISO стандарт руу ингээд ороод ингээд ажлаа ингээд хэвээ үргэлжлүүлж ийсэн гэвч цар тахлын нөхцөл байдал дэлхийн нийтээр улам хүндэрсэн цаг хугацаа явсан. Тэгээд бид нар 5 сарын 31-нд аялал жуулчлалыг за ингээд захирлан 50% ч мөнгөтэй тэгээд амраач чадахгүй нэ тий. Ингээд та нар ингээд амраа ингээд сул зохисолт тэр 100% тий ямар ч цалингүйгээр ингээд амраа аялал жуулчлал бол ер нь бол эргэс ирэхэд бол хэцүү болчлоо. Ингээд бид нар 2020 оны 7 сард авах байсан жуулчдаа бид нар 1200 орчим жуулчдыг бүгд найрамд татвар улсаас ирэх 1200 гаруй жуулчдын захиалгыг бид нар цуцлсан тий зохион байгуулахаас бүх аяллуудаа зогсоосон. Бид нар бас санхүүгийн хувьд ч гэсэн аялал жуулчлалын компаниуд маш хүнд нөхцөл байдалд орж байгаа. Компани алдагдлыг бол мөнгөн тоогоор илэрхийлэх юм бол асар өндөр дүн гарч ирнэ шүү дээ. Манай чи ер нь яг гэрээд болон үнцэн ажилтнтайгаа бол аялал жуулчлал маань бол нэг 40-д ажилтан ажилдаг байсан бол одоо бол бүгдээрээ л юу яг аялал жуулчлалын ажилчид маань бол бүгдээрээ амархан амарцсан. За декрет авах авцсан. За тэгээд өөр газар ингээд амьдралаа болгох гэдэг ажиллаж байгаа ч ажиллаж байгаа. Ийм л байж байгаа. 21 он ч гэсэн өнөөдрийг хүртэл хэл гайл маань тий ямар байгаа бэлээ хаалттай бүх үйл ажиллагаа зогсон тийм ээ. Ийм байж байгаа. Монгол улсаас ирхэн иргэдийг буюу жуулчдыг хүлээж авах орон маш цөөхөн байна. За тэгээд хүлээж авч байгаа тэр цөөхөн оронд нь жишээл мутацлагдсан вирус гэдэг коронавирус тий дараагийн хувилбар нь бол маш хэрчмтэй дэгдсэн байж байна.
Тийм учраас одоо ч би аялал явуулаагүй байгаа. Би инх цагийг л хүлээж байгаа. Одоо бол бүр ингээд ажил ажлын салбараас орж ирдэг тийм ээ 600 хэдэн сая долларын ашиг орлого эдийн засаг тэр аяараа тасарсан явж байгаа байхгүй юу? Энэ аялал жуулчлалын компаниуд ч хувийн хөвчлөлийн чинь бас ажил хийдэг штэ. Монгол улсад асар их ашиг олж ирдэг, оруулж ирдэг тийм ээ. Энэ хэмжээгээр татвараа төлдөг ийм штэ. Яагаад энэ аялал жуулчлалын салбарыг өнөөдөр төр анхааралтай авахгүй байгаа юм бэ? Хамгийн нэн тэргүүний авах хэвээр салбар байхгүй юу? Үр зээл тавьж бизнесээ эхлүүлсэн ч хөл хорионы дэглэмийн улмаас үйл ажиллагаа зогссон үйлдвэрлэгчид олон бий. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд тулгарсан хүндрэл түүнийг хэрхэн давж харахыг хичээсэн талаар Цайтам Тэрэд компани захирал Солонготой ярилцлаа. Одоо би энэ үйлдвэрлэлийг эхлээд 4 жил болж байна. Тэ бурхан чихрийн үйлдвэр маань одоо анх бол стол дэлгүүрийн лангуун дээр Монгол чихэр хайгаад үзээ үнэхээр байхгүй. За COVID-19 бол үнэхээр нөгөө бас яг шандас шалгана гэдэг шиг айгүй хэцүү байлаа. Одоо ч хэцүү байна тий. Хэдийгээр хүнсний үйлдвэр одоо тухайн үед ажиллаж байгаа ажиллах зөвшөөрлөлтөй байна гэдэг нөгөө карантины үеүүд дээр байсан боловч борлуулалт бол ерөөсөө маш муу байсан. Тэгээд одоо нэгэн төрийн байгууллагын нэг уялдаа холбоонууд гэж байдаг шүү дээ. Тэр одоо үнэхээр л шүүмжлэлтэй хандах шаардлага одоо болоод байна л да. Тэгээд энд нь болж байгаа л тэнд нь болдгоо ч юм уу тий. Тэгээ нэг үндэсний үйлдвэрлэгч нар ч одоо нэг их юм болвол ингээл хүсэл за одоо бид нарт нэг мөнгө өгөөч бид нар нэг ингэх гэсэн ингээд байгаад байгаа юм бол байхгүй. Тэгээд жишээ нь бид түрүү 20 оны сүүлд гэхэд нөгөө зээл авсан. Тэгээд одоо стол нөгөө аавынхаа ээжийнхаа байрыг барьцаалал нөгөө бүх юмаа тавиал хэдэн ажилчтай ажлын байртаа байлгахын тулд одоо чадах бүх юмаа хийж байна л. Харамсалтай нь манайхаа бас тэр 10 их 80-ийн зээлнээс бол авч чадаагүй. Яасан гэсэн чинь яг л нөгөө үнэхээр тэр одоо барьцаа хөрөнгө маань нөгөө өөр барьцаатай байсан. Тэрийг мөнгө олж нөгөө эргэлтийн хөрөнгөнөөсөө султгаад ингээд зайлуугээд нөгөө даалгавар шаардлагуудыг ингээл барайл яг очсон чинь юусыг хамарныхаа урд таслуулсан байхгүй. Энийг бол аюулгүй их найдвартай байсан. Үнэхээр ус агаашаа хэрэгтэй байсан. Одоо болохоор манай банкудад ерөөсөө их усүр байхгүй гэд уучлаарай байл 3 сар төгсөн миний хүсэлт байхгүй юу. Бодлоо хөгжлийн банкны харилцагчлаа. Тэгээд банкнд хандсан. Тэгээд яг бүр яг урдуураа ингээл таслуулсан. Өчигдөр мэйл ирээд ингээд энэ зээл зогссон уучлаарай гэд. Энэ бол ерөөсөө бүр шокийн байдалд оруулж байна. Тэгээд бусад газар яаж байгааг би үндэ мэдэхгүй байна. Миний нүдэн дээр миний мэдих зөндөө олон үйлдвэрлэгч нь хаалга барьж байна. Үндэсний үйлдвэрлэгч нь үнэхээр сайхан бүтээгдэхүүнтэй экспорт нь гаргадаг байсан тийм бараа бүтээгдэхүүнтэй компаниуд өндөр хаалга барьж байна. Тэгэхээр бид нар ингээд үнэ өсөөд байна. Түүхийн 20-30% өсөөд байна гэдэг нөгөө үнэ нэмэх ямарч боломжгүй. Үнэ нэмхийг ч ерөөс хүсэхгүй байгаа хгүй. Бид аль болох л нөгөө нэг иргэдтэй хямд үнэтэй чанартай бараа бүтээгдэхүүнийг Монгол бид нар үйлдвэрлэж чадчихээн. Тэгээд яг энүүгээрээ ингээд барьж болтхийг бол хичээж байна. Тэгээд ингээд бүх юм нэмэгдлээ гэдэг одоо үнэ бол нэмэх ямар ч боломжгүй нэмхийг хүсэхгүй байна л да. Бид нар цөөхөн ч гэсэн үнэхээр бичил жижиг бизнес ч гэсэн бид ингээд нэм өртөгч гэсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Үнэхээр ингэж үйлдвэрлэж чадчихаа бид нар импортын бараатай дүүц хүч хэмжээний бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр үйлдвэрлэж байгаа хгүй. Тэгээ чанартай. Энэ бол нөгөө бид нар хэдийгээр ингээд импортын бараатай өрсөлдөж байгаа ч гэсэн ядаж нэг жижиг дунд үйлдвэрлэлүүдийг ингээд дэмцэн гэдэг бодлогоор дэмжсэн бодлогууд байвал их зүгээр байгаа байхгүй. Тэгээ зүгээр зах зээл дээр ингээд амар том акулуудтай л ингээд зөвсө өөрсөлдөх гэл ингээл ер нь бол чангал байна л да. Үнэхээр тийм чанаргүй бараа үйлдвэрлээд байгаа юм байхгүй. Бид нар чадчихээн те. Эн чинь ингээд Монгол улсад нэмэн үрдэг шингэсэн зүгээр л авчраал зараад байгаа юм биш шүү дээ те. Дэмждэг бол нэрээ бодлогын дэмжлэг үнэхээр л дутагдaltaй. Жишээ нь одоо бид нар жижиг дунд үйлдвэрлэгчид тонд хөрөмжлөгч чинь те. Тэнгүүд гайлын татвар бүр яг адилхан. Жижиг дунд үйлдвэрлэл гээд бид нарт тоног хөрөмжийн гайлын татвараас хөнгөлөн чөлөөлнө гэдэг юм яриад ядаж яагаад ийм юмар дэмжиж болтгүй юм бэ? Одоо би юу хийгээд байгаа юм бэ гэж ер нь бол зөндөө олон удаа бодож байсан те. Одоо яг юуны төлөө ингэж зүтгээд байгаа юм бэ гэж шантрах хуйлаа хаалга цожлоос хар гэртээ хөвтсөн үеч байгаа. Тэгээд хүн чинь ингээд ерөөсөө заавал одоо би бууж өгөх юм бол босд нь яах юм болж байна. Миний хэдэн ажилчид яах юм болж байна гэдэг тийм нөгөөнд ингээд бодол ингээд ерөөсөө бүр сэтгэл тавьчтаад сууж чаддгүй юм байлээ. Хөл хорионы шуурганд үртэж ажлын байраа алдсан олон аж ахуйн нэг нь Маяра үндэсний хувцас үйлдвэрлэлийн компани өнгөрсөн 3 жилийн хугацаанд өөрийн өнгө төрх загвар хийцээрээ хэрэглэгчдийн танилцуулж дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн ч хил хааж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хязгаарлалсны дараа тус компани бүтээгдэхүүн худалдан авалтгүйж дэлгүүрээ хаахад хүрсэн байна. Компани 18 оны 4 сард байгуулсан.
За одоо ингээд өнөөдрийг хүртэл ингээд бодох юм бол 3 жил гарan байгаа. Энэ 3 жил гарan гээ 2 жилд нь коронатой байгаа. Энэ бол залуу хүний хувьд бол хүнд даваа л да. Ягаад гэвэл анх бизнес хийх хүсэл эрмэлзэл байвч одоо анхны гарааны хөрөнгө оруулалт байхгүй тий. Тэр утгаараа би өөрт байсан надад одоо хөрөнгө гэх юм бол байр байсан. Байраа зараад ерөнхийдөө бол 2 жилийн хугацаанд яг үйлдвэр дээр амьдраад яг энэ бизнесээ хөл дээр нь босгож ирсэн. Тэгээд ер нь бол одоо ингээд өнөөдрийг хүртэл гэх юм бол маш их одоо цохилтуудыг л одоо авч одоо ингэж өнөөдөрт хүрж байгаа. Энд бол хамгийн том цохилт гэх юм бол мэдээж коронавирус одоо тий энэ цар тахлын үеийн хөл хорой энэ дэлхийн дотор байж байгаа юм бид нар яагаад ч одоо юу гэмтэй одоо хоригдохгүй гэж одоо хэлэхэд хэцүү. Гэхдээ энэ дэр зөв зохицуулт байх хэрэгтэй байхгүй. Байхгүй байсан юм дээр авч хориол хүмүүсийн эдийн засгаа боогоол, хомсдол үүсгээл тий эдийн засгаа унгаагаал, иргэдийн амжиргааг унгаагаал тий энэ бол буруу байхгүй юу? Ер нь бол төр гэдэг маань бидний аятаа, тухтай, амьдрах, хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх орчингоор хангаж бидний эрхийг эдвүүлэх ёстой болохоос бидний эрхийг боомлонгуудаа дээрэс нь биднийг одоо ийм хөдөлсөн хүнд байдалд оруулчаад одоо өнөөдөр өөрсдөө таг болго болцсон байл болохгүй байхгүй юу? Яг тэрэн шиг хүчнээ маш олон хэцүү юмнууд бол зөндөө байсан. Гэхдээ бидний хувьд болохоор зэрэг мэдээж аялал жуулчлалтай холбоотой бизнес тодорхой хэмжээнд байна. Бид нар дотоод гадагшаа экспорт гаргадаг, гаднаас ирж байгаа жуулчлал бүтээгдэхүүнээ зардаг. Тэр урсгал өөрөө зогсцсон. Монголоос бидний бүтээгдэхүүнийг аваад гадагшаа бэлгэнд өгдөг хүмүүс байна. Тэр урсгал зогсчихсон. Тэгээд дээрэс нь дотоодд одоо хөл хорой тогтоосонгоос ахвала хүний нөгөө хувцас хэрэглээ те ер нь багассан учраас манай борлуулалт бол 78-аас 80% буурсан. Ер нь бол маш хэцүү тий. Жохон хуримтлалт байсан тул бид нар бол өнөөдөр ажилтаа бол авч үлдсэн байгаад байгаа. Сая дэлгүүрийн хаасантай холбогдуулаад манай худалдааны зөвлөгөөд бол ажиллах болсон. Бидний хувьд ч гэсэн ерөнхийдөө бол бүх дэлгүүрүүдэд хаасан. Яагаад хаасан бэ гэхээр олон шалтгаан байгаа. Монголын түрээсийн тухай хууль маш одоо сул. Одоо түрээслэгчийг хамгаалсан одоо эрх зүйн зохицолт нь өөрөө маш бага. Давчгүй хүчин зүйлийг заасан хэрнээ тэр нь түрээс зогсно гэсэн үг биш байт юм байна. Яг л улаанд цагаан дээр хараар түрээс зогсноо л гэж бичээгүй бол түрээс зогсдгүй юм байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт худалдааны бүрэн бие даасан хууль байхгүй. Хууль байхгүйгаасаа болоод худалдааны намаа эрхэлж байгаа бид нар ингээд одоо юу гэмтэй эрхээ хязгаарлуулаад байж байна. Хоёр их найдын зээл бол бидэрт бол ер нь бол олдоогүй. Банк бол арилжааны банк ч гэсэн бас өөр ашигын байгууллага шүү дээ тий. Ашигын байгууллага учраас тэдний хувьд бол жидүү эрхлэгч нар бол бүр эрсдэлтэй бүлэг. Бидэрт бол ер нь бол олдоогүй. Үйлдвэрлэл байхгүй байна гэдэг чинь ерөөсөө ажлын байр байхгүй. Хүн залах уу тий бүтээлч биш. Одоо ямар ч ур чадваргүй байх байхгүй. Ажил гэдэг үйлдвэрлэл хөдөлмөрлөл гэдэг чинь хүний хөдөлмөрлөн гэдэг чинь хүний бүтээж идэг тий. Монголд би бол үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой хөгжөд явж байгааг хардаг. Хөгжүүлэхийн төлөө бид нар бүгд хичээж байгаа. Бүгд хичээж байгаа гэж бодож байгаа. Энэ дээр юу хэрэгтэй вэ гэхээр манай иргэдийн одоо үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хандлага. Энэ худалдан авалт өөрөө их бэжж, худалдан авалт сайн явагдаж бид нар сайжирна. Бид нар ингээ бойж явахгүй. Мөнгөгүй эргэлтийг хөрөнгөхгүй хүмүүс чинь ямар юмороо тоног төхөөрөм шинжилэл хийх юм, ямар юмороо бараа материал авах вэ те? Засгийн газраас коронавирусын эсрэг хариу арга хэмжээ авч иргэд аж ахуй нэгжийн орлогыг хамгаалах чиглэлд анхаарсан. Гэвч энэ бодиттой дэмжлэг болж чадаагүй гэж аж ахуй нэгжүүд шүүмжилж байгаа юм. Тэгвэл мэрэгжлийн хүмүүс аж ахуй нэгжийн дампуурлын шалтгааныг хэрхэн дүгнэж байгаа талаар татварын ерөнхий газрын улсын байцаагч Ундурмаагаас тодрууллаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд бол эдийн засгийг дэмжих, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах чиглэлээр хэд хэдэн хууль бол батлагдсан байгаа татвартай холбоотой. Үүнд бол нэгдүгээрт нь хувийн орлогын албан дотроос чөлөөлөх тухай хууль гэж байгаа. Хоёрдугаарт нь аж ахуйн нэгжийн орлогын албан дотроос хөнгөлөх чөлөөлөх тухай хууль гэж байдаг. Гуравдугаарт нь бол татварын алдан торгуулаас нэг удаа чөлөөлөх тухай хууль гэсэн ийм 3 төрлийн хууль батлагдсан гэсэн. Өмнөх жилдээ харьцуулахад X тайлангийн тоо бол хит их өсөөгүй, тодорхой хэмжээгээр бага хэмжээгээр өссөн байгаа. Тэгэхээр яг үйл ажиллагаа тодорхой хэмжээнд ажиллаулаад харин алдагдал тайлгын сайжрах нэгжүүд нь бас багагүй хуваар өссөн байгаа. Хэрвээ одоо үйл ажиллагаа зогсоогоод бүр мөсөн аж ахуйн нэгжээ татан буулгая гэж хүсэлт гаргаж байгаа бол энэ маань шууд шийдэгддэггүй гэсэн үг тийм. Тэгэхээр татвартай холбоотой аливаа нэг үр төлбөр байна уу? Эсвэл одоо хэд хэдэн төрлийн төрийн байгууллагаас хэд хэдэн лавлгаа тодорхойлтыг аваад шаардлагын дагуу одоо хуулийнхаа тэр заасан шаардлагын дагуу татан буугддаг. Тэгэхээр энэ хугацаанд хэрвээ одоо татварын үр төлбөр ногдолтой байсан бол тухайн үр төлбөрөө төлөв илүү төлөлттэй байсан бол тухайн илүү төлөлтөө шийдэх гэх мэт хугацаа шаардсан асуудлууд бол байдаг. Тэгэхээр шууд одоо үйл ажиллагаа зогсооцсон манах тампуурсан гэдэг байдлаараа
татвар төлөгчөөс хасагдах тийм юу бол тодорхой хугацаа шаарддаг учраас 21 оныхоо сүүлээр ерөнхийдөө бол 22 онд тодорхой болно гэсэн.